Ном ярьж өгөө подкаст маань үргэлжилж байна. Энэ дугаараар бас алдартай зохиолч, эмэгтэй зохиолчийг онцолж хөргөх гэж байгаа зохиолоос нь. Тэгээд энэ удаад ямар зохиол вүлээ? Ер нь Бутан гахайн тос гэдэг өгүүлэг байгаа. Энэ өгүүлэг бол нэлээд тийм том өгүүлэг. Энэ он цагийн хувьд ч гэсэн 1956 оны хавар гэдэг хэлж байгаа юм. Тэгээд энэ соёлын хувьсгал дууснаас хойш гэж бодохоор 1980-ад он хүртэлх 30 гаруй жилийн түүхийг өгүүлсэн ийм том өгүүлэг байна. Тэгээ энийг бичсэн тэр зохиолч Чи Зизян гэх тийм ээ. Энэ зохиолч их алдартай зохиолч юм байна лээ. Тэр Эргүүний голын баруун хэрэг гэдэг армааныхын тухай би бас нэлээсээ уншсан. Тэгээ энэ өөрөө эмэгтэй зохиолч. Энэ зохиолоо бичгтээ Эргүүний голын баруун хэрэг гэдэг армаан нь бол яг тэр одоо үндэсний цөөнхүүдийн амьдралыг тэдний нөгөө одоо шашин шүтлэг одоо бөөгийн шашинтай байсан. Тодруулах юм бол эвенкүүд юм уу, орчуунууд юм уу те. Ийм юм шиг байгаа юм. Ер нь бол би бол энэ зохиолын тухай уншсан. Тэгээ энэ зохиолч бол маш баялаг түүхтэй, баялаг намтартай, амьдралын бас их тийм зовлон үзсэн ийм зохиолч юм байна. Өөрийнх нь нөхөр нас бараад тэгээд өөрөө бол тийм сэтгэл санааны хямралд ороод өсөд төрсөн тэр нутагт очсон байгаа. Тэгээд тэнд очиж байж ихт нь нэг бүсгүй гол дунж нас барсан тухай мэдээ гарсан. Тэгээ энэ бүсгүй яагаад энэ гол дунаад нас барчив гэдгийг ингээд нэрийн сурвалжлах маягтайгаар судлаад байсан чинь маш сонирхолтой сэдв гарч ирсэн. Тэгээд энэ зохиол тэгээд тэр Эргүүний голын баруун хэрэг гэдэг армаанаа бичсэн. Ийм түүхтэй юм байлээ. Ер нь бол тэр нь юу гэхээр одоо нөгөө эвенкүүд тийм ээ одоо бол манай монголчуудын ярьдаг бол цаатнууд. Тэгээ тэр уртсанд амьдардаг, тайгад амьдардаг хүмүүс нийгэмшгийн тулд одоо ингээд уулнаас бууж ирээд хотод амьдарч байгаа. Тэгээд тэрэндээ нөгөө дасан зогсож чадахгүй нэг хүүхэн. Одоо нөгөө энэ соёлт иргэн шилт энэ нийгэмд дасан зогсож чадахгүйгээс болоод усанд үүгээд ингээд амиа алдсан. Тэгээд энэ шинэ хуучны зөрчлийн талаар тэр Эргүүний голын баруун хэрэг гэдэг армаанда голлон бичсэн юм байлээ. Ер нь бол их тийм сонирхолтой арман гэж би яг энийг их хэлээр нь уншаагүй армааныхын тухай. Арман нь хятадын бас уран зохиолын том шагнал өртсөн шүү дээ. Тий энэ зохиолоор Маудуны шагнал хүртсэн тийм байсан. За тэгээ энэ тухай чи ярьлаа. Тэр ер нь энэ Люшэний шагнал энэ Чи Зизян гэдэг зохиолч бол хятадын одоо нөгөө уран зохиолын том шагналуудыг бараг бүгдийг төвсөн байж. Авсан хүн юм байна тийм үү? Одоо энэ Люшэний утга зохиолын шагналыг нэг биш 3 удаа хүртсэн байна. Тэгэхээр Люшэний утга зохиолын шагнал бол одоо анх бий болоод зарлагдсанаас хойш 8 удаа олгогдсон. За тэгэхээр 8 удаа олгогдоход нь 3 удаад навсан байна. Энэ чинь 4 жилд нэг удаа олгож байгаа шүү дээ. 4 жилд нэг удаа олгоход 40 жилийн хугацаанд байна одоо тийм ээ нийт нэг 8 удаа л олгосон байгаа юм. Ер нь. Тэгэхээр чи энэ хүн бол 12 жилийн турш уран бүтээлийн асар том олцтой байсан байх гэдэг байгаа байхгүй энэ нэгтэй зохиолч. Тэгээд зөвхөн Люшэн биш, Маудун биш бас өөр утга зохиолын шагналууд байна. Ардын уран зохиолын шагнал гэж байдаг байна. Энэ армаанд олгодог. За өгүүлэгт олгодог. Ардын уран зохиол шагнал хүртсэн. Тэгээд богино өгүүлгийн сэтгүүл байдаг. Богино өгүүлэг сарын сэтгүүл гэдэг. Тэндээс шалгаруулсан шилдэг өгүүлгийн шагналыг хүртэжсэн байна. Энэ зүүн хойдын утга зохиолын шагнал гэж байдаг байна. Хятадын тэр шагналыг авч ирсэн. Ингэж бодохоор бас Хятадын одоо урдаа барьдаг утга зохиолын шагналуудаас нэг биш удаа шагнал хүртчихсэн. Төрөний Эргүүний голын баруун хэрэг гэж энэ зохиол нь борлуулалтаараа бараг рекорд тогтоосон. Бестселлер. Одоо бестселлер гэж саяхан борлуулалтаар нам гэж. Өнгөрсөн жил байна уу 5 сая ширхэг зарагдсан гэж байна. Одоо энэ Хятад улсууд нэг зүйл одоо мод болоод байгаа шүү дээ. Нөгөө цахим борлуулалт дандаа ном танилцуулдаг платформоор. Тэгсэн энэ Хятадын нэг Дун Юхүй гэж залуу Эргүүний голын баруун хэрэг гэж энэ зохиолыг нь танилцуулсны дараа нэг дур хэдэн сая хүн энэ номыг захиалсан гэж. Захимаар. Яг одоо хэвлэмлэр нэг бас худалдаанд гараад худалдаж авсан борлуулалт нь сайн маш өндөр байна тийм үү? Өндөр. Энэ зохиолчийг заавал унших хэрэгтэй зохиолчийнэ гэж бодлоо. Монгол улсад ч гэсэн зохиол бүтээл нь гарчихсан байгаа манай сонсогчид Тагтагийн гаргасан номнуудаас уншиж болно бас тий. За тэгээд энэ зохиолчийн Бутан гахайн тос гэдэг өгүүлэг байгаамаа. Бутан гахайн тос гэдэг өгүүлэг яаж эхэлдэг вэ гэхээр 1956 онд одоо би 30 нас хүрч 3 хүүхдийн ээж болоод байлаа. 2 хүүгийн ууг нь 9 удаахан 6-тай. Харин отхон охин маань 3-тай байсан гэж. Хевлидээ бас нэгийг тээж байсан цаг гэж орчуулж байгаа юм. Тий. Тэгээд
Чи бол энийг хятад ихтер нь уншсан чинь 4 хүүхэдтэй байсан болж таарлаа. 4 хүүхэдтэй байсан гэж энэ Монгол ихтер бол гэж гарч байгаа юм л да. Ер нь бол Монгол ихтер 3 хүүхэдтэй байх та тий. 3 хүүхэдтэй нэгийг ингээд жирэмсэн. Чи бол хятад ихтер нь уншсан чинь 3 хүүхэдтэй дагуулсан нэгийг ингэртээ тэрсэн гэж хятад ихтер Хятад ихтер нь тэгж байсан юм. Орчуулгын алдаа байж магадгүй. Тий. Тий. За тэг яг энэ зохиолын ер нь гол санаа бол ийм л байгаа. Ботон гахаан цэс гэдэг. Одоо энэ бүсгүй энэ одоо өөрийнхөө амьдралыг яриад байгаа бүсгүй шүү дээ. Би 30 56 онд би 30 настай байсан гэж. Тэгээд өөрийнх нь нөхөр Лав Пан гэдэг тэр нь хянганы нуруунд нөгөө модчны бригадын ахлагч. Модчтын бригадын ахлагч өөрөө хүүхдүүдтэйгээ ингэ тосхондоо амьдэрдэг байсан гэж. Тэгээ нэг өдөр нөхөр нь яаж юм бол одоо эхнэр хүүхэд гэр бүлээ татч авчирхийг дээрээс өвшөөрсөн. Чи тэгэхээр жаахан хогшил могшил байвал юу байгаад зарчаад намаа гэрж бараадаж энэ тамтаа амьдарцгаасан дээ гэж. Тэгэл ерөнхийдөө аялалд гарч байгаа юм ер нь бол. Тэгээ энэ зохиолыг яагаад Ботон гахаан тос гэд нэрлэлсэн бэ гэхээр өгүүлгийн ихэнд ерөөсөө гарч байгаа хамгийн гол үйл явдал нь нэг тийм бутангаар дүүрэн гахаан шахмал тос тий гахаа өөгшхад гаргасан тос байгаа юм. Тэрийг хэн өгсөн бэ гэхээр тэр тосхны гахаан ядлагч Хуй Даян гэд өгж байгаа юм. За тэгээ яг юу өгж байгаа вэ гэхээр хашаа байшингийн одоо хашаа байшин гэхээс илүүгээр нэг жоохон хашаа шавар тагц юм байна. Тэгээд танаа энэ хуучин хашаа байшинг бол би гахаан ядалдаг газар болох гэсэн юм аа. Тэгээд ерөөсөө энэ бутан гахаан цасаар сольчий гэд. Тэгээд сольчиж байгаа. Тэгээд анх зохиол эхлэхдээ зохиолыг бутан гахаан цэсгэд нэрлсэн. Анх зохиол эхлэхдээ ерөөсөө нэг бутан дүүрэн гахаан тосны л түүх явж байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Тэгээ эн чи их уднаа ингээд тэгээд 3 хүүхдээ наваад яваад замд бороо шороо дэм буудалд 7 хоног бороонд хоригдоо. Тэгтэл дэм буудлын эзэн болохоор бутан гахаан цасаа бутангаа зарчих. Бутанд орлчих. Тий бутанд орлцсон. Тэр бол үзэхгүйс тийм маш гоё, маш үзэмжтэй, маш гоё үзэсгэлэнтэй юм гоё хийцтэй юу байсан гэдэг энийг зарчих гэдэг. Тэгээ энэс болоод бөө зөрчил болно. Энийг хизээш би энийг зарахгүй хаа гэдэг. Тий. Гэтэл тэр бутан гахаан тос яагаад ингэ харсан хүн болгон тэр бутан гахаан тос одоо хүнийг татах тийм өвдөлттэй байсан бэ гэдэг нь зохиолын төгсгөлд гарч байгаа. Тэ тэр болтол ерөөсөө энэ чинь огт мэдэхгүй явсаар байгаа дуусч байгаа шүү дээ. Тэгээд тэр буурчин газрын эзэн бол бутан гахаан тосонд бутан ер нь бутанд нь ингэ дурлаад байгаа юм шиг боловч цаагаараа бол тэр бүсгүйд нэг ямар нэг байдлаар сэтгэл алдарсан. Тийм өнгө айс байгаа юм. Тэгээд ингэж байгаа шүү дээ. Буурчин газрын эзний эхнэр нь та ингээд бутангаа үлдээгээд яваач дээ тий. Миний нөхөр анх удаа тийм ингээд сэтгэл нь ханамжтай ямар нэг юм догдлсон сэтгэл нь хөдөлсөн тийм одоо сайхан байхыг нь би амьдралд анх удаа харлаа. Би бол нөхрийнхөө хувьд зүгээр л нэг эд хэрэглэл шиг л харагддаг. Тэр надтай эд хэрэглэл харьцаж байгаа юм шиг харьцдаг байсан. Тэгсэн чинь манай нөхөр өөрийн чинь хараад өөрийн чинь энэ авч яваа бутан хараад ингээд тийм нэг мэдрэмж нь шал өөр боллоо. Би ингээд дэрэгдээ ингээд ас жаргалгүй эр хүний дэргэд байнга амьдэрснаас тэр минь одоо юу гэдгийг сайхан хүүхэн хайрлаад сайхан хүүхнээс үлдсэн тэр дурсгалыг хадгалаад тэгээд ингээд сэтгэлээрээ баян байгаасаа ч хүсэж байна гэж. Энэ эргэлт бол бас их сонирхолтой эргэлт байхгүй. Тэр чинь зөвхөн нэг гахаан тос хийцэн бутанд дурлаад байгаа буурчин эзний асуудал биш байхгүй юу? Тэрийг авч үлдснээр тэр хүүхнийг олж харсан тэр хүүхэнтэй нэг зуурхан одоо өөрийнх нь буудлыг нэг 7 хоног хоригдоод л явж штэ тийм ээ. Тэр дурсамжийг л авч үлдэхийн тулд тэр бутан гуугаад байгаа юм ер нь бол. За ингээд цаашаа явжээ. Цаашаа явж хэд хоног явдгийг тийм ээ маш олон хоног явж байгаа. Явж итэл нөхөр нь нөгөө цай дүүлүүн ажлынхаа дүүгээ явуулсан тий. Ажлынхаа дүүг тий. Туслах. Цүй далийн тэргүүтээ одоо хүмүүсийг ингээд за яваад манай эхнэр хүүхдийг тосоод ирээ гэд явуулж байгаа. Тэгээд тэр машин очоод тэрнээс цаашаага явах морь унж явах ингээд дамжиж явсаар ажиж нэг ууланд хүрэх болдог тий. Дунд нэг морь ундаг, мориноос ундаг гоё юм болно тий. Тэгээд ингээд явж итэл нөгөө гурван морь аваад ирсэн. Лавдаараа тэгээд нэг моринд нь хүүгээ, нэг моринд нь охины сундлаад, нэг морин дээр нь одоо нэг морин бол нөгөө энэ эзэгтэй. Морь унаад явах мөртлөө нөгөө бутан гахаан тосоо тэрвэрэд явж байгаа. Тэгжээ явж итэл уулын нөгөө бэрх замд морин бүдрээд мориноос унахтаа бутантай гахаан тосоо унгаагаад хагалцдаг тий. Тэгээ хайрын энийг би зарчихгүй яваа эсвэл тийм соличихгүй яваа. Буурчин эзэнд үлдээчихгүй яваа. Ингэж асгахаа мэдсэн бол гэдэг. Тэгсэн чинь нөгөө цүй дайлыг хэлж байгаа шүү дээ.
маш бага хэмжээний л асгах юм байна. Үлдсийн хамаад авчиж болох юм байна гэдэг. Бүгдийг хамж аваад тэгээ аваа явж байгаа ер нь бол. Тий. Тэгээ очисон чинь тэр гахаан тос бол гайхалтай тийм тижээллэг, шим тижээлтэй сайхан тос байлаа гэж. Тэгээ тэр тосон дээр нь шоргоолж моргоолж ингээд холилтсон. Шоргоолжтой энэ юутай эйтэн хамаад савлцсан. Тэгээ тэр хавар жингаан тэр тосыг идлээ. Тэр тосоор бол тэр хянганы нурууны хахир хатуу хаврыг туулж гарсан. Тэгээд гидсэнд байсан хүүхэд нь нөгөө маш хурдан томроод их тийм өсөглөн ураг нь их хурдан томорсон гэж. Тэгээ энэ юунаас болов гэсэн энэ юунаас шоргоолчтой гахаан тос эцснээс боллоо гэж. Тэр хүүдээ Майи гэж нэр өгсөн байсан. Тэр нь бол өхөөрцснөрөө шоргоолч гэсэн утгатай байхгүй. Жинхэнэ нэр нь бол өөр байхгүй юу? Хүүдээ уг нь сүү шингэд хайрлсан. Тэгтээ нөгөө Майи гэж өхөөрдөг байлаа. Майи гэдэг нь шоргоолч гэсэн. Тэгээ эн чинь их сонирхолтой эхэлж байгаа. За тэгээ эндээс жинхэнэ үйл явдал хүртэл бол ингээд ерөөсөө ингээд урсгалаараа л ингээд бутан гахаан тосны аялал явсаар агаал таарж байгаа ер нь бол. Гэтэл яг жинхэнэ зохиолын зөрчил чинь одоо яг эндээс эхэлж байгаа байхгүй. Үндсэндээ зохиол яг одоо л эхэлж байгаа юм ер нь бол. Яг тэр үйл явдал болоод дуусны дараахан тэр нөгөө цүй дайлын чинь ихнэр авчих. Нөгөө тосч авсан залуу. Тэгсэн тэрний ихнэр болсон хүүхэн нь бол их сайхан хүүхэн. Сургуулийн багштэй. Багш хүүхэн. Тэнд байгаа олон ирчүүд тэр хүүхэнд ингээд дурлаад олон ирчинд ирчүүд ингээд гэрлэхийг санал болгосон ч гэсэн хэний ч нөгөө өөртөө ингэж юу яаж аваагүй тийм ээ. Тэгсэн мөртлөө ганцхан цүй дайлынтай сууж байгаа. Тэр хоёрын хооронд ямар нэгэн тийм хайр дурлалын романтик түүхэн тэр бол ерөөсөө өгүүлэгдэхгүй юм байна. Зүгээр л тэр хоёр суучж байгаа. Тий. Суучж байгаа. Тэгсэн чинь хүмүүс юу гэж байгаа. Энэ юу бах та? Энэ ч тэгээд хайр сэтгэлээр суугааг баха. Ноёр. Энэ бол цүй дайлины нөгөөт нэг гайхамшигтай гоё бадмаараг шигтгээд бүгжинд нь л бол суусан гэж. Тэгээд цүй дайлын бүгжтэй юм байна. Тэр бүгж нь маш гоё хуучны эртний бадмаараг шигтгээд одоо энэ эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн харсан ч одоо нүд салгахын аргагүй сайхан ид байлаа гэж тийм ээ. Тэгээ ингээд сууж байгаа. Гэхдээ энд дахиад нэг зөрчил гарч байгаа. Тэгсэн хятадуудын ясанд нөгөө юу гэж байдаг вэ? Орд дарах гэдэг зан үйл байдаг байна л да. Ер нь. Тэр нь яадаг вэ? Орд дарах гэдэг зан үйл байдаг байна. Яагаад тэгэхээр шинэ гэрэлсэн хос тухайн шөнө нялх хүүхэд авч тэр орон дээр унтдаг. Хүүхэд 50 сайхан унтчихвал тэр айлын амьдрал тогтвортой аз жаргалтай сайхан байдгаа гэж. Тэгээд тэр нөгөө анх ээжийнхээ хэвлэлд явсан жоохон хүүхэд очоод төрдөг тийм ээ. Тэр нөгөө Майи гэд нэрлсэн хүү байгаа штэ. Тэр хүү бол энэ зохиолын үндсэндээ гол дүр байхгүй ер нь бол тийм ээ. Гол дүр шүү дээ. За тэгээд тэгсэн чинь тэр шин Майиг аваад хонж байгаа нөгөө шин гэрэлсэн хос. Тэгээ хонсон чинь нөгөө Майи маш хидээд их хидсэндээ болоо шин гидсэн өвдөөд гидсэн өвдсөндөө болоод уйлагнаад тэр шин ерөөсөө олигтой унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь хэлж байгаа. Майи уйлаад орд дарах ажил ерөөсөө олигтой орд дарсангүй гэж. Тэгээ эн чинь зүгээр тохиолдлоор ийм бичсэн биш байгаа байхгүй юу? Харин. Тэгэхээр энэ чинь сэтгэл зүгөө бэлдэж штеп. Тий. Цүй дайлын нөгөө эхнэр нь хэн блээ дээ? Сургуулийн багш бүсгүй байгаа тий. Чин И гэж. Энэ хоёрын амьдрал бол тогтворгүй үндэс суур муутай аз жаргалгүй амьдрал байх юм аа. Ер нь цаашдаа гэдгийг зохиолч ийм нэг үйл яриад. Ийм үйл явдаа орд дарах гэдэг зан үйл байдаг. Энэ дээр нь Майи тэр хоёрын гэрэлсэн шүн хонсон чинь олигтой орд дараагүй. Тэгэл өнгөрч байгаа. Гэтэл дараад нь яг үнэхээр энэ хоёрын амьдрал хизээш аз жаргалтай байсангүй, хизээш тайван амгалан байж чадаагүй. Зохиолын төгсгөл рүү хөтлөөд байна тий. Хөтлөж байгаа. Тэхийн тулд нөгөө уншигчийг юм уу гэж сэтгэл зүг нь бэлдэж штэ. Энэ хоёрын амьдрал цаашдаа ийм болж дуусах юм аа гэдгийг чинь ингээд энэ дотор зүгээр ингээд тайлбарлахгүйгээр хүүхэд тэдний очиод тавгүй унтсан тухай. Тэгтээ хүүхэд унтахтаа бол их эдснээсээ болоод гидсэн өвснөөс болоод уйлсан. Тэгээд олигтой орд дарч чадаагүй. Би зохиолоо уншаад дуусгачихад яг тэгж бодож ирсэн. Тэр хүүхэд тэгсэн штэ гэд. Тэхийн тулд уншигчаа бэлдэж байгаа байхгүй. За тэгээд эн чинь 2 3 ийм том зөрчил гарч ирнэ. За тэгээд байж итл эргээд бид нар нөгөө Майи яа төрсөн бэ? Гэдг рүү орё тий. Сонирхолтой. Майи яагаад төрсөн бэ гэхээр тэр чинь нөгөө ийм бүр одоо Орос хятадын хил дээрх жижиг тийм тосхон. Ер нь модчтын ийм тосхон байсан. Тэгээд Майи бол нөгөө ээж нь шоргоолчтой гахаан тус их эзнээс бус нь ураг нь маш их томорцсон. Өөрөөрөө төрж чадхаа байсан.
Тэгээд тэр модчдын суурангаас имлэг орё ихээр маш хол. Тэгээд амь наан одоо там цанд болж штэ. Хүний амь нас бол удахны эрдэн дээр цаг хормоор хэмжигдэх тийм хэмжээнд хүрсэн байдаг. Тэгээд тэр энэ өвөл байд хараад нөгөө хар мөрөн дээгүүр тийм ээ. Хар мөрөн дээгүүр мөсөөр яваад чаргаар яваад Оросын хилийн цэстэ ороод хилд авчихдаг. Хилд аваад тэгээд одоо эхнэр төрөх гээд гэж дохоо зангаагаар ярилцаад Оросд төрж байгаа май. Тийм ээ? Тий. За ингээ Оросд төрсөн Оросууд чинь тэр Хилеба гэдэг тосгон гэж байгаа маа. Талах гэдэг тийм тосгонд төрж байгаа. Тэгээд төрөө тухайн үед яваад юм аз жаргалтай. Яг тэгэхээр тэр үед Орос хятадын харилцаа 56 онд сайн байсан байна. Дээд зэргийн хэмжээнд сайн байжээ. Тэгээд май 10 нас хүрч итэл яасан бэ гэхээр соёлын явсгал гарсан. Хятад Оросын харилцаа муудсан 64 онд ч юм уу да тийм ээ. Орос хятадын харилцаа маш их муудаад муудангууд нөгөө Лаофан тийм ээ. Лаофан чинь бурууж хэлж байгаа. Оросын хил даваад улсын хил даваад Орос тосгонд очиж ихнэрээ төрүүлсэн. Оросуудтай холбоотой байрсан. Оросын таг нуулан тэргээд ингээд буруутгагдаад манай хүн чинь нөгөө засан хүмүүжүүлэх шоронд ингээд явж штэ. Тэгээ тэр хүн бол яг хүн чанар гэдэг имийг бол хүн ямар байх ёстой вэ гэдгийг бол мэдэрдэг. Хүний амьдралын утга учир ямар байх ёстой. Ягаад тэгэхээр бүх хэргийг өөрөө үрж байгаа. Би миний заавраар, миний тушаалаар би ихнэрээ төрүүлэх гэж явсан. Бусад ямар ч хүмүүс бол энд хамаагүй гэх. Тэгээд тэр одоо тэр нь чи орж хилмигдэх байсан. Айгүй олон хүн байж тээ. Сүйдалин малин гэдэг ингээд бүгд хилмигдэх байсан бол тэднийг бүгдийг авраад өөрөө ингээд явж байгаа тий. Тэгээд тэр май чи ингээд ерөөсө онцгой содон төрөлдөө хүүхдийн дүр мөртлөө. Тэгээ май яасан гэхээр аавгаа эргэж очиод жадны үзүүрт ингээд юу шиг матгцсан. Дарцаг шиг матгцсан. Хэн миний аавыг дээрлэх нь тэр энэ жадны үзүүрт өөхөх болно шүү гэдэг ингээд дуулаад явж ийлаа гэж тий. Тэр хүү бол тэдний 4 хүүхэдтэй байснаас болсон. 4-р хүүхэд май. Тэгээд май бол ах эгч нараасаа бүр онцгой содон, төрхтөө онцгой содон, ирлэхэг, өсөглүүн, хэмэр сүлттэй, цог золбоо гэрэлтсэн тийм хүү бол төрсөн гэж тий. Гарч байгаа шүү дээ энэ зохиолдоор. Тэгээд байж итэл чинь нөгөө Цүдалины ихнэр тэр үнтэй бөгжөөн бол ингээд яг нөгөө хурмаа хийгээд нөхрөөсөө авсан том бадмаар шигтгэдэг бөгжөө унтахтаач тэр хизэж хуруунаасаа салгаж үзээгүй тий зөвхөн тэр бөгжөөрөө л амьдэрч бөгжөөрөө л амьсгалж бөгжийг харж ил амьдэрдэг гэтэл тэр бөгжийг зүүснээсээ хойш тэр хурмаа хийснээс хойш тэр чин юм бол улам л царайц салцсан хамаг эрчим хүчийн сороод авцсан юм шиг тийм ингээд газар шагаасан дотогшоо тэгээ тийм ядрангуй царайц муутай тийм хачин болсон гэж. Тэгтэл зохиолч тэр тухай ерөөсөө яагагүй. Тайлбарлаагүй. Энд чинь маш сайн чанар шиг зохиолч тий. Гэтэл би одоо яг гол юм руу орох гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр бүгж ханаас угшилтай вэ? Харин тий. За зохиолын төгсгөлд ингээд задлж байгаа бүр нэлээ төгсгөл. Гэхдээ яг бид нар энийг урьдчилан задлж байгаа тий. Юу гэхээр тэр бүгж бол анх гахаан ятлагчийн бүгж байжээ. Анх гахаан ятлагч тэр Лаофаны ихнэрийг явахт нь бутан гахаан тос өгөө. За чи энэ тосыг хинч битгий өгөөрэй. Зөвхөн өөрөө хэрэглээрэй. Тэ? Би чамд л гэж зориулж одоо энэ тосыг шахсан. Тэгэхээр би энийг чи өөрөө хэрэглэхгүй бол намайг үл хүндэтгсэн гэж би үзэн шүү гэдэг. Тэгтэл чин тэр ямар учиртай байсан бэ? Гахаан ятлагч тэр бүсгүйд сэтгэлтэй байжээ. Сэтгэлтэй байсан те энэ наснда ахиж уулзчихгүй үсттэй гэж бодсон уу? Тэр сэтгэлээ илэрхийлж өөрийнхөө ураг удмаас ингээд дамжиж ирсэн том очир балам бадмаар шигтгээтэй бүгжийг тэр нөгөө бутантай гахаан тосныхоо яраалт хийгээд дээрээс нь тос ийдсэн. Тэгтэл яагаад тэр Цүдалины гарт орчвоо гэж. Тэгсэн тэр нь сүүлд нь тайлбарлахнаа нөгөө модон дотор морь бүдрээд бутантай гахаан тос хагарахад тэр тосон дотор нэг газар асгарсан тосон дотроос тэр бүгж гараад ирсэн. Тэгэнгүүт нь мань хүн аваад Цүдалин аваад хийжсэн шүү дээ. Тэг аваад нууцсан. Тэгээд чимээгүй чагнаад байсан чинь Лаопаны ихнэр миний бүгж ядаг болчлаа энэ гэдэг ямар ч яриа гараагүй. Тэгэхээр энэ бүгжийг бол мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэ бүгжийг би өөртөө авчигээд Цүдалин авцсан. Тэгсэн. Тэгээд тэр Цүдалинд нэг тийм гайхамшигтай гоё урлагийн бүтээл, тийм гайхамшигтай гоё бүгж байгаа гэдгийг чин ийм мэдээд тэгээд тэр бүгжний төлөө л зүгээр тэр хоёр хайр сэтгэлтэй швэс юм уу ч юм уу зүгээр ингээд амьдрал олгоцсон. Тэгээ тэр бүгжүүл чин ийгийн хувьд амьдрал одоо тэр бүхэл шүтэн шунан дуралдаг хамаг юм нь тэр бүгжин шингэсэн.
Харамсалтай нь бүгж чин энд хизээч аз жаргал авчираагүй. Тэр бүгжийг зүүснээс хойш чин эний бүх одоо сүр сүлд нь явсан, хамаг энерги эрчим хүчин сорогдсон, царай зүс алдсан, ажил үйлс нь бүтгэ байсан, Тэгсэн. тийм аз жаргалгүй хүн болцсон. Тэгтэл тэр бүгж бол за тэгээд чин сүлдээ голын ирэг дээр юм угааж ягаад бүгж усан угаач. Усан угаагаад алга болцсон. Тэгээд нэг хитэн өдөр ийм газар шаагаад өлөг өвчин ярьдаг тийм. Өлөг өвчөнд уссан юм шиг явж ягаад дараад нь усан дунаад хүчж байгаа. Тий. Бараг тэр бүгжийг хайгаад явсаар. Тэр бүгжөө хайжгаад ус руу унтсан бахаа гэж хүмүүс шуугаад өнгөрлөө. Тэр цогцсон нөгөө голын доод эргээс олдохдоо ялзарсан байсан гэж. Тэгээд тэр бүгжүүд олдох ямар ч магадлал байхгүй. Би өнгөрчөө. Тэгээд Цүй дайлын чин тэр хооронд бас нөгөө Орос руу хил гарч хүн амаржуулахад Лао Пантай хамт явсан гэдгээрээ шалтгаалаад шоронд хоригдоогүй ч гэсэн ууланд нөгөө мод хийдэг ажил руу уг нь оффист ажилладаг энэ төр байжгаад бас нэг жаахан тиймэрхүү ажил нь ингээд доошо буураа явцсан. Тийм байна. За тэгээд би яагаад тэр бүгжний түүхийг яриад ирэхээр тэгээ байж тал Мави аав нь одоо ингээд нөгөө юунд байгаа штэ. Хорих газар байна. Мави чимэр 16 7-оо хүрээд хүн одоо ингээд үеийнхэн ингээд 15 таа гэхэд Мави бол 25 таа юм шиг тийм сайхан том зав. Биерхүү, өргөн тухтай, өргөн ханхар цээжтэй. Тэгээд нэг удаа явж байгаад Оросын тосх орчих нөгөө загсчилж явж байгаад. Тий. Тэгээд тэнд нэг Орос охин хардаг. Тэгээд тэр Орос охинд дурладаг бүр. Тэгээд дурлана. Тэгээ байдсан ч ягаад дурлаад би юусоо ингээд явлаа гэдгийг шийдэн тийм ээ. Тэгээ байжсэн нэг удаа яасан гэхээр юмныг сонирн байхгүй угаасаа. Загас барьсан чинь маш том загас бариад тэр загсын нэгийг цэвэрлэх гээд гидсийн ярьсан чинь нөгөө дорж болом шигтгэхтэй бүгж загасны хотоодноос гараад ирдэг. Тэгээ эн чинь нөгөө хэний бүгж вэ штэ нөгөө чин ийний бүгж ийн вэ штэ гэдэг. Тэгээ тэрийг буцаага танаа эхнэрийн бүгжийг олсон гэд буцаагаад өгсөн чинь Цүй даалын тий. Цүй даалын. Энэ бүгж бол минийх биш ээ. Энэ бүгж угаасаа таны бүгж байсан. Бид нар ирж яваад замдаа бутан хагараа тэгээд би энэ бүгжийг аваад ингэсэн юм аа. Тий хүүгийн ээж очоод Цүй даалынд өгөх гэсэн шүү дээ. Өгсөн чинь авдгүй байхгүй юу? Энэ бүгж ингэж миний гарт ирсэн. Энэ бүгж манад ирснээрээ миний эхнэр бол аз жаргалтай байгаагүй. Тэгэхээр энэ бүгж танд байх ёстой учраас танд байвал та аз жаргалтай байна. Энэ бүгж бол зориулагдсан хүндээ очихоор л аз жаргалтай байна. Зориулагдаагүй хүндээ очих юм бол энэ бүгж бол зовлон л авчирдаг гэж тэ. Ер нь ингээд олон зохиол дотор бол нэг иймэрхүү өгүүлэмж байдаг байхгүй ер нь. Одоо Оросын нэг кинон дотор их чинь нэг юм бүр 17 дугаар зууны үеийн паалан шигтгэхтэй. Пааландсан. Одоо чинхэрдэг те. Пааландсан тийм үн тэдэл гардаг. Тэгээ тэр үн тэдэл нь зүйлт. Тэр зүйлт бол манай ураг удмынхны хараашин гэсэн юм гэдэг байдаг. Энийг зүүхээр л тэр бэр нь үхдэг. Энийг зүүхээр л энийг зүүсэн тэр айл дандаа зовлон дагуулдаг учраас гэдэг тийм кино байдаг. Дом шивчлэг хийсэн кинонууд байдаг тий. Тэрнтэй адилхан ийм өгүүлэмж энэ дотор явж байгаа байхгүй. Ер нь аливаа зохиол дотор ч нэг тийм байж энэ бол дом хараашин гэсэн юм хүний нөгөө нүдний хор орцсон юм гэдэг ч юм уу. Гэтэл энэ дотор бол энэ бүгж бол хайр дурлалын бидэг тэмдэг байхгүй юу. Нэгдгэвэл гахаа нятлагч тэр Лао Паны ихнэт хайртай байжээ. Гэхдээ хайртайгаа илэрхийлэх боломж байсангүй амьдрал дээр тэрнэргүй хоёр өөр замаар явцсан. Тэгээ тэр хүнд зориулж ирсэн. Энэ бол хайрын бэлтгэл. Тэр бүгж Лао Паны ихнэт очсон бол ялгаагүй тэр аз жаргалтай амьдрах байсан. Даанч тэр нөгөө өөрт нь очиагүй өөр замаар өөр хүнд очиод ямар ч аз жаргал бэлгэлээгүй. Тэ? Тэгээд маа ид өгч байгаа. За чи тэгээ ихнэртэй болохоор энэ бүгжийг тэгвэл чи өгөөрэй гэж. Тэгээ би энийг авъя. Тэгээд тэр үл ерөөсө хайр дурлалынхаа эрэлдэл явж байсан маа ич. 2% захиа бичиж байгаа. Ээж бити уулаарай. Би ингээд явлаа. Орос явлаа. Гэсэн ээжийн захиа аав та нэг зураг явуулж байгаа. Зураг зураад тэрний үхээр дороо ингээд их тахимдуу дор тонгойж мэхийн ёсолж байгаа хүүгийн зураг. Тэрний үхээр ааваа уучлаарай. Би ингээд явлаа шүү. Гэсэн тийм зураг зураад ээжтэй нэг захиа үлдээгээд тэгээ бүгжээ аваад тэгээ Орос руу явчих. Тэгээ аав нь яг хөө тэгээ соёлын өвсгөл дуусаад аав нь цагаадаад гарч ирсэн хойноо тэгээ дандаа хүүгээ ингээд сандаг. Миний хүү тэр зүгтэл суугаад да. Голын тэр нөгөө талд амьдарч байгаа даа гэд хүүгээ дандаа дурсдаг байж байгаа. Тэгээ аав нь бурхан болж байгаа. Тэр нь бол. Тэгээ би энэ дээр юу гэж утсан бэ гэхээр бутан гахаанд бас энэ зохиолыг яаж өөрөөр нэрлэж болно? Уг нь бол яагаад ийм бутан гахаанд бас нэрлсэн бэ гэхээр тэр бутан гахаанд бас бол
хайр дурлалын бэлэгдэл тэр дотор байгаа бүгж. Тэр бүгжний түүхийг өгүүлэхийн тулд Бутан гахаан тос гэдэг нэрэлсэн юм байна гэж. Ингэж бодсон ер нь бол. Тэгээд зохиолын төгсгөл нэлээд сонирхолтой. Тэгээд би бас Мопассаны нэг Күзүний зүйлт гэж зохиол байдаг. Тэр зохиол бас сонин төгсдөг. Та бас уншижсэн шүү дээ. Тэгээд нөгөө найзынхаа Күзүний зүйлтийг аваад юунд үйлчлэгэнд явдаг. Тий. Тэгээд тэрийг хайчаад дараа нөгөө дэлгүрт очоод тэрнтэй адилхан нэг Күзүний зүйлт аваа найздаа өгчдөг. Тэгээд тэрнийхээ өр төлөх гэж 10 жил тий явдаг. Тэр бас өрөвдөлттэй зохиол. Тэр алдаа 10 жилийн дараа уулзахад нөгөө ти танихгүй байсан. Тэгээд би таны нөгөө Күзүний зүйлтийг төлж өгсөн шүү дээ гэсэн чинь үгүй миний тэр чинь тийм хямдхан зүгээр хуурмч зүйлт байсан гэдээ ярьдаг. Тэгээд дуусч байгаа. Төгсөж байгаа. Тэр Мопассаны тэр зохиол бас өрөвдмөр зохиол шүү. Тэ. Ягаад тэгэхээр нөгөө үйлчлэгт явахын тулд найзынхаа очир эрдэн шигтгэхтэй хөдөлгөөн зүйлтийг зүүгээд ороо харж явахдаа хайчдаг. Тэгдэг. Тэгээд нөгөөдхийн дэлгүүрт хэд байныг асуусан чинь 10,000 франк ч үлээ. Тий. Асар үнэтэй. Тэгээ 10,000 франкийг дарахын тулд бүхэл бүтэн 10 жилийн амьдрал дуусч байгаа. Тэгээд нөгөө айгаа тийм ядуухан боловч гоо үцэглэнтэй эмэгтэй зүгээр нэг дундаж төрийн албан хаагчийн эхнэр байсан тэр хүүхэн тэр 10 жилийн дотор бүдүүлэг ирээ цээргүү чанга ярддаг годомжинд хашгицдаг тэгээд хүний ховс хэртэй хувцас угааж олсон жаахан мөнгөө өстэй гэдэг нөгөө центээр нь гэдэг шиг бодорхой мөнгөөр нь хурааж иж 10 жил амьдарч иж дарж байгаа юм тий. Тэгээ эргээ харсан чинь ивидээ хонгорхон найз минь тий тэр чинь хурамч байсан шүү дээ. Хамгийн ихтэй л 400 франк. Тий. 4,000 биш. Хамгийн ихтэй л тэр чинь 400 франкын үнэтэй хурамч тэр эрдэнэ байсан байхгүй юу. Тэгээ цаг хугацаа бузах арга байхгүй. Зохиол тэгээд дуустдаг. Хамаг гоо сайхан нь дууссан, хамаг хүсэл мөрөөдөл нь дууссан, хамаг одоо амьдралынх нь аз жаргалтай үеуд дууссан тий. Зөвхөн тэр 10,000 франкийн өрийг дарахын тулд 10 жилийн амьдрал 10 жилийн амьдрал гэж байгаа боловч үндсэндээ тэр хүний бүх амьдрал зөвхөн тэр хурамч эдийг төлөхийн төлөө дуусч байгаа. Тэгээд энэ талаараа ч гэсэн жоохон холбоотой юм шиг санагдаа надад. Ер нь бол сонирхолтой өгүүлэг. Ер нь бол тийм тий. Яг энэ шал өгүүлэмжийн шал өөрч гисэн нэг талдаа бол тэр Цүй Далины амьдрал чинь бол энэ хүний очир эрдний төлөө эдний амьдралыг сүрэл дуусчих шүү дээ. Тэ? Хэрвээ тэр хүний очир эрдэнтэй бүгж гарч ирээгүй бол аль нь зүгээр эд хөрөнгө харахгүйгээр зүгээр аз жаргалтайгаар амьдарч болох байсан. Тэгэхдээ хүний дамдамаа өөр хүнд зориулагдсан тэр очир эрднийг өөрийн болгож эзэмшихийн төлөө бүхэл бүтэн амьдрал нь утгагүй болоод сүулт нь усанд унаад үхэл ингээд дуусчих шүү дээ. Та тэр нөгөө Майигийн нэрийг Суушин гэж өнгөссөн шүү дээ. Сүншин гэлөө. Суушин тий. Ямар утгатай вэ гэхээр зөвлөлтөд төрсөн гэдэг хоёр ханз. Суушин гэж тий. Суушин гэдэг яг зөвлөлтөд төрсөн гэсэн утгатай. Тэгээд энэ утгаараа ч гэсэн надад тийм юм бодогдож байна. Нэрийг нь зөвлөлтөд төрсөн гэж өгсөн. Энэ хүү сүүлд нь зөвлөлт рүү явсан. Тэгээ нэр бас учиртай байна шүү дээ тий. Ер нь тий зохиол бол тийм шүү дээ. Зохиол бол зүгээр ингээд тохиолдлын санд орсноор бичээд байж болохгүй шүү дээ. Тий. Энэ чинь бүгдийг төлөвлөж хийн шүү дээ ер нь тий. Тэр орд дарах гэдэг юм дээр л би тэрийг уушаад Цүй Далийн Чин И хоёрын амьдрал бол Чин Ин хоёрын амьдрал бол хизээч аз жаргалтай амьдрал байхгүй юм байна. Хүүхэд тэр шин тэдний орон дээр тухтаа унтсангүй. Тэгээ бодохоор энэ хоёрын амьдрал бол аз жаргалтай байхгүй юм байна. Тий, сонирхолтой зохиол. Тий, тэгээ ер нь энэ Чи Жижан гэдэг их сонирхолтой зохиолч юм аа. Ер нь эмэгтэй зохиолчид хятад бол нэрд гарсан эмэгтэй зохиолчид цөөнгөө олон байна. Ер нь. Гэхдээ эмэгтэй зохиолчид дундаа одоо тэр Тиньен гэдэг зохиолч байна те. Үүрд гэдэг хизээ юм бэ гэдэг том өгүүлэг өгсөн. Одоо зохиолчдын орооны орлогч дарга энэ байсан. Одоо ардын хурлын орлогч дарга энэ байсан гэдэг. Тэр эмэгтэй тэр үүрд гэдэг хизээ юм бэ гэдэг зохиол бол маш гой зохиол бас. Гэхдээ магадгүй энэ Чи Жижан гэдэг энэ зохиолч бол илүү их тийм хүчрэх зохиолч юм. Илүү далайцтай том зохиолч юм а гэж ингэж бодсон шүү ер нь би. Зохиолын бүх төрлөөр бичдэг байна. Эссе, өгүүлэг, тууж, арман гэд бүхэл төрлөөр зохиолоо бичдэг. Тэр энэ олсон шаналлуудаас нь харагдаж байна. Сонирхолтой. За энэ удаагийн дугаараар бид нэр Шүзэжаны Бутан гахаан тус гэж тууж гэж хэлж болохоор
өгүүлэг хүргэлээ. Тий. Ер нь бол бэсрэг тууж гэж хэлж болно. Яг тэгэхээр энэ бол Лао Шогийн нөгөө хавирган сар шиг хэмжээтэй. Нөгөө Захар Батмөнхийн Хамар лодонгийн хэмжээтэй ер нь цаг хүрээ өгүүлэгдэж байгаа үйл явдал он цаг тий. Энэ одоо энэ зохиол өрнөж байгаа тэр дэвсгэр энэ төр нь бол маш том их өргөн хүрээний бэсрэг тууж гэж хэлж болохоор ийм зохиол. Тэгэхээр энэ зохиолчийг бол заавал унших ёстой зохиолуудын нэг юм аа л гэж ингэж хэлмээр байна да ер нь. Бутан гахаан тус. Тий. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар баяртай уулзцгаая.